За бид өнөөдөр Монгол улсын нэгдсэн төсвийн 26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлцэж байна. Өөрөөр хэлбэл 26, 27, 28 онуудад улсын эдийн засаг санхүүгийн байдал нөхцөл байдал ямар байх вэ? Ард иргэдийн амьдралд хэр наалдах вэ гэсэн төсөөллөө хэлцэж байна. Тийм учраас ард түмний ахуй амьдралтай холбоотой асуултыг ард түмэнд ойлгомжтой энгийн үгээр асууя, энгийн үгээр хариулж өгөөрэй гэдгийг бас хүсмээр байна. За нэгдүгээрт эх онуудад ард түмний нуруунд дээр дарамт болж байгаа татварууд болох аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татваруудыг яаж бууруулахаар тооцож байгаа вэ? Сонгуульд өрсөлдөх болохоор бүгдээрээ татвар бууруулна гэж бүгдээрээ ам амандаа шаарддаг. Хэдий ч яг энэ төсөөлөл дээр чинь татвар бууж байгаа юм бол харагдахгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляцийн түвшин 8.2% байхаар тооцсон байхад 7% байна гэдээ оруулаад ирсэн байна. Гэтэл бодит байдал дээр бол инфляц маш их өсөж байгаа шүү дээ. 8-аас 9 жилийн өмнө Монгол ардын намынхан доллар 1700 төгрөг боллоо гэдээ 17 бодол одоо нэгтийн дэвсгэрт бариад ойролцоогоод байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр долларын анш 3600 төгрөг болчихсон. Энэ 100 өвөл хавар намар одоо доллар дахиад яаж нэмэгдэхийг би бол мэдэхгүй байна. Та нарт мэдж байгаа юм байна уу гэж асуумаар байна. Гуравдугаарт төрийн албан агчдын цалин өндөр насны тэтгэвэр бусад итгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ л гэд байнга одоо лозгонсон маягтай ярьдаг болсон. За энэ нь одоо нэг шахруу тусааж байгаа юм шиг 6-7% л нэмэх юм байна. Ер нь бол энэ төрийн албан агч Ахмадын цалин тэтгэврийг тэгэхээр энэ эмч багш тийм ээ үйлчлэгээний жирийн албан агчдынхаа ахуй амьдрал ямар байгааг дарга сайд нар маань та нар ер нь мэдж гэнэ үү? Олон жил одоо ингэж явсан. Ойлгох болоогүй юу? Хизээ энэ ард иргэдийнхээ гар дээр нэг хүн шиг амьдрах цалинг тавьдаг болох юм бэ? Энийг нэг тодорхой хариулж өгөөч. За өнөөдөр бид төсвийн хүрээ ярьж байгаа шүү. Төсвийн хүрээ гэдэг бол нэр нь онлын ийм матриц байдаг. Ер нь төсөв макро төсөөллүүдийн маань хязгаар тоонууд л байгаа. За энүүний ардаас бид төсөв оруулж ирнэ. За төсөв дээр илүү их таны асуултууд дээр тодорхой хариулагдана. Энийг эдийн засгийн хөгжлийн яамнаас манай энэ одоо хүрээг оруулж ирдэм байгаа юм. За эдийн засгийн хөгжлийн яамнаас нэмж хариулнаас би өөрийнхөө мэдлэгийн хүрээнд хариулъя. Одоо үнийн өсөлт, инфляц бол энэ чинь зорилттой түвшин юм байна. Бид нэр энэ түвшин рүү одоо инфляцийг чиглүүлнэ. Тийм учраас бусад одоо бодлогын зорилтууд маань одоо бодлогын эрсдлүүд маань энэ рүүгээ чиглэнэ гэж байгаа зорилттой түвшнээ хэлж байгаа. Ямар гарах нь бол гүйцэтгэл тусдаа. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс бол ингээд саналууд тоонууд бас авдаг. За энэ тоонуудын гол энэ жилийн түвшнүүд хоорондоо зөрж байгаа. За тэгвэл би засгийн газрын оролцож байгаа тоонууд бол би хамгаална. Зардлын хязгаар төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс доогуур байгаа. Өөрөөр хяналттай гэсэн үг. Орлого дээр ч гэсэн нэлээд болгоомжтой бас доогуур байгаа. Инфляцийн түвшин ч гэсэн доогуур байгаа. За бидний оруулж ирсэн инфляцийн доогуур түвшин бол Төв банкныхтай бол харин ойролцоо байгаа. Төв банкны чинь 5 дээр нэмэх хасах 2 гэж байгаа. Өөрөөр хэлбэл 3-аас 7 гэсэн ийм диапазон дотор үнийн өсөлт хэрэгжүүлүүдэд хадгална гэдэг бодлогын зорилттой тавьчихсан. Ингээд энүүний хойноос мөнгөний бодлого нь хатуурах нь зөөлөн байх нь Төв банк өөрөө шийдвэрээ гаргаад тухайн үед ингээд явах нэ гэсэн үг. За тийм ч учраас засгийн газрын хувьд бол Монгол банкны энэ оруулж ирж байгаа зорилтод энэ диапазон дотор болвол байж байгаа гэж ингэж харж байгаа. За энэ рүүгээ бид нар одоо Төв банкны мөнгөний бодлоготой уялдуулаад за ингээд хөрөнгө оруулалт за мөн одоо төсвийн зардал болон бусад одоо зээл тусламжийн ажилт гэдэг энэ бүх юмаа одоо алхмаа тааруулаад тунгийн тааруулаад явна гэсэн үг. Гүйцэтгэл бол биш шүү. Инфляц ямар түвшинд яаж одоо зөрж гарах нь энэ хүрээндээ байх нь гүйцэтгэл ямар байх нь энийг бол одоо тухайн үеийн явцад нь эсвэл бол гүйцэтгэл дээр нь ярих нь илүү оновчтой. Бид төсвийн хүрээ ярьж шүү. Төсөв яриаггүй. 10хан тоол ярьж байгаа. Төсвийн чинь зардлын чинь дээд хязгаар орлогын доод түвшин гээд таны сайн ярьсан зүйлтэй холбоотой ийм хоёр дээд доод хоёр хязгаар л ярьж байгаа. За таны яригдж байгаа асуудал бол төсөв өргөн барих үед илүү их тодорхой болж ирнэ.
Нэг тал таавал одоо нэг талаараа татвараа бууруул гэж ярьж байна. Нөгөө талаараа зардлаа нэмж болохгүй шүү гэдэг. Энэ хайчин дотор л одоо энэ төсвийн хүрээ төсөв хоёр маань орж ирнэ. Хоёр талаас нь хязгаартай. Та багш нарын цалин нэмэхийн тулд бид төсвийн орлогоо нэмэх хэрэгтэй. Татвараа бууруулж байгаа л нэмэндэ. Тэгэхээр одоо яаж явж таарах вэ? Та бас энийг өөрөө нэг бодоорой. Дахиад хэлье. Энэ удаа төсөв яриаггүй бид төсвийн хүрээ ярьж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас орж ирсэн энэ засгийн газраас орж ирсэн манай энэ төсвийн хүрээг ярьж байгаа гэж ойлгоо. За яг хөө гэхдээ бид аж ахуйн нэгжийн орлогын дотор хувийн орлогын дотор нэмэгдсэн өртгийн албан татварын ерөнхий суурь хуулиндаа бид өөрчлөлт оруулахаар бэлдсэн байгаа. Энэ хангалттай хэлцүүлэг хийсэн. За энэ удаагийн онцлог гэх юм бол таны их хуралдаагаа бид нар хамтарч төслүүдэд боловсруулж ажлын хэсэг хамтарч ажиллаж байгаа. За эх 7 хоногт ер нь өргөн барина гэсэн ийм ажлын төлөвлөгөөд явж байна. За дээрүүд илүү тодорхой ярина үз. За цалин дээр бол анд бие мөнгө чөг шинэ тантай санал нийлэхгүй шүү. Хамаагүй ингэж бас хэрэгж болохгүй. Сүүлийн жилүүдэд бас бид ер нь төрийн албан агчдын цалинг одоо нэмэх ялангуяа одоо сүүлийн жилүүдэд өссөн үнийн өсөлт инфляцтай уялдуулж нэмэхийн тулд энэ төсвийн бүх боломжуудыг тийш нь чиглүүлсэн. 6-7% биш шүү. 30-аас 40% нэмэгдсэн байгаа. Төрийн албан агчдын яг гар дээр авж байгаа цалин. 30-аас 40% нэмэгдсэн сүүлийн 3 жилийн дотор. За цаашдаа яаж нэмэгдэх вэ гэдэг чинь өөрөө хуультай. Та өөрөө хуулийг нь батлалцсан. Үнийн өсөлтөд уялдуулж гэж байгаа. За үнийн өсөлтийг бол төв банк гаргадаг, статистик ерхий газраас гаргадаг. Тэр хүрээнд нэмээд явах ийм л одоо зардлаа эх оны төсөвтөр багтааж орж ирнэ. Энэ удаагийн төсвийн хүрээн дээр бол энэ тоо байхгүй. Энэ төсвийн хүрээ бол тийм тоо харуулдаг ийм хууль биш. За ер нь бол дандаа байхгүй, болохгүй, бүтэхгүй гэдэг үгээр ингэж ам хаадгаа одоо болмоор байна. Тэгвэл хизээ хийдэг болох юм. Бид нэр сонгуул болонгууд бүгдээрээ чадна хийн гэд ордог шүү дээ. Тэгэл болохгүй, бүтэхгүй, байхгүй гэд тэгсэн мөртлөө маш их төсөв үргүү зарж байгаа шүү дээ. Энийг бас хумж болтгүй мүү? Ер нь бол ард иргэдийн амьдрал хүнд байгаа шүү дээ. Болохгүй юмыг ярьж байгаа болохоос би хийхэд байгаа юм бол байхгүй. Яг бодит байдал дээр ямар ч хэсэн энэ багш нарын нийгмийн асуудал бол маш хүнд байгаа. Багш гэд ч ахамгүй эмч тийм ээ жирийн иргэдийн амьдрал бол хүнд байгаа гэдгийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа гэж найдаж байна. Сонгуулаар бол болон чадна гэдэг сонгуул дуусангууд болохгүй болчдөг энэ муухай одоо зарчимгүй байдлаа болмоор байна хурлын гишүүдээр. Ялангуяа энэ дарга сайд нар. Тэгэл нэг жирийн гишүүн юм асуунгууд болохгүй та мэдэхгүй байна эднэр гэдэг нэг хүн доош нь хийж байгаа юм. Шүнэ одоо бид чинь төсвийн хүрээ ярьж байгаа шүү дээ. Нэг 10 тоол ярьж байгаа. Орлогын доод түвшин, зардлын дээд хязгаар, эдийн засгийн өсөлт, за үнийн өсөлт, хөрөнгө оруулалтын хязгаар, засгийн газрын өрийн дээд хязгаар гэдэг. За энэ асуудлуудын хүрээнд бол тоонууд маш ойлгомжтой байгаа гэж би бодож байна. За саяын таны асуулт бол эх оны төсөв орж ирэх үед илүү их тодорхой яригдах учиртай. За дээрэс нь одоо хөгжлийн төлөвлөгөө яригдж байгаа. За хөгжлийн төлөвлөгөөн дээр бол зорилттой түвшнүүдэд тавьсан ийм хэмжээнд байгаа. За ер нь яг гоо тоомлоод хэлэхэд томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд бол энэ он болон 26 онууд дээр нэлээд бид одоо эренбэлнэ. Тэгэхээс ч өөр аргагүй болж ирж байна. Бид 14 мега төслөөс ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй. Яг гоо цаг хугацааны хувьд биднээс шалтгааллахгүй хөрөнгө оруулалтын хязгаарлагдмал ийм зүйлээс шалтгаалж бид эренбэнд оруулж болно. Төсвөрөөний мэдээллийг бид эхний хэлцүүлэг дээр энэ талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. За манай тэргуун шадарс эдийн засгийн хөгжлийн сайд маань дээр маш тодорхой хариултууд өгсөн байгаа шүү. За эх жилийн төсөв бол ерөнхийдөө 2025 оны тоон дээр багтаж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг одоо зардлын өсөлт байхгүй, за орлогын хувьд ч гэсэндээ ер нь өсөлт байхгүй ингэж орж ирж байгаа. За ер нь жил бүр нэг 5-аас 8% механик өсөлт байдаг. Хүн амын өсөлт, за хуультай маш олон зардлууд дээр ийм өсөлт гардаг. За дээрэс нь маш олон одоо төсөл хөтөлбөрүүд, үндэсний хэмжээний хөтөлбөрүүд гээд ингээд өсдөг гэсэн хэдий ч энэ жилийн одоо зардлын дээд хязгаарт орж ирж байгаа. За дээрэс нь бид эх жилүүдээс одоо татварын реформ, за хэд хэдэн за мөн үндэсний хэмжээний ийм хөтөлбөрүүдтэй холбоотойгоор төсвийн зардал дээр нэлээд хумилт хийх ийм шаардлага зорилт бий болж байгаа.
За тийм учраас яг таны хэлсэнтэй ижил би зүйл хэлье. Ер нь хөрөнгө оруулалтын орон зайнууд нэлээд хумигдана. Өөрөөр хэлбэл төсөв дээрээс шүү. Тийм учраас төр хувийн хөгжлийн түншлэл, гадны хөрөнгө оруулалт, гадаад дотоодын одоо төр хувийн хөгжлийн түншлэл, за мөн одоо баялагын солилцооч гэж одоо яригдж байгаа маш олон ийм эрх зүйн орчнуудыг бий болгож чадчих бид энэ олон бүтээн байгуулалтуудыг хийж чадна. За дээрэс нь мөн одоо эдийн засаг нийгмийн хувьд бид дотоодоос биш одоо гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа энэ бас сорилтын үед аль болох одоо төсвүүдээр ачаал авахгүйгээр төсвийн хөрөнгө оруулалт болон ийм одоо импортыг дэмждэг ийм зүйлүүдээс аль болох татгалзаж одоо өөр хувилбарууд дээр бид хөрөнгө оруулалтуудаа одоо ачааллаа өгж явах нь одоо дараагийн одоо ойрын жилүүдийн ийм бидний одоо зорилт байх болно. За тийм учраас төсвийн хүрээний мэдээлэл дараа жилийн мөн төсөөллүүд бол ерөөсөө нэг 10хан л тоо байгаа. Маш ойлгомжтой юм 10 тоо байгаа. Тэгэхээр одоо гол өөрчлөлт бол ер нь хөрөнгө оруулалтын дээр л явна. Өөрөөр хэлбэл төсөв дагсан төсвийн одоо хөрөнгө оруулалтууд эх жилийн төсөвтөр нь баггүй хумигдана гэдгийг хэлье.